төгсрөлтэй холбоотой асуудлаар одоогийн үндсэн хуулинд байгаа төрийн эрх барих дээд байгууллагууд байгаа газрыг Монгол улсын нийслэг нэ гэхээр өнөөдөр яам агентлагуудыг хөшгийн хөндөрөө ч юм уу Төв аймаг руу бусад газрууд руу шилжүүлэх үндсэн хуулийн боломжгүй болоод байгаа. Өөрөөр хэлбэл бид нар төрийн захиргааны төв байгууллагуудыг Улаанбаатар хотоос өөр засаг захиргааны нэгжүүд рүү байрлуулах ийм одоо шаардлага байгаа гэдэг утгаараа нэг нөгөө математик тооцоол хийдэг эрдэмтдийн гаргаж ирж байгаа куб язгуурынхаа төвшөнд байвал ер нь яад юм бэ? Тэгжээж энэ холимог тогтолцооноор амьлах боломжтой юм уу? Тийм учраас 76 пропорционал гэдэг одоо тоог нэмэгдүүлж оруулж ирсэн агуулга явж байгаа. За эцэс сүлд нь нөгөө Монгол улсын үндсэн хуулийн цэц нь иргэдийн үндсэн эрхийг хийнэ. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрхүүдийн эрхэн зөрчигдсөн тохиолдолд иргэн цэцэд хандах тэр эрхийг нээж өгье л гэсэн ийм л гурван үндсэн агуулга дээр асуудлыг ярья. Өөр одоо тэр хүрээнд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын хуулийг зөрчигдөнө гэсэн ийм агуулгатай байгаа. Одоо өөр надад нэмэлт мэдээлэл алга байна.